Америкчууд хийжүүлсэн ундаанаас илүүтэй савлсан цэвэр ус худалдаа авах нь нэмэгджээ. Нийт хийжүүлсэн ундааны борлуулалт 1.3%-аар буурч, нийт савлсан цэвэр усны борлуулалт 6.2%-аар нэмэгдсэн бөгөөд үүнд готлох нөлөө үзүүлсэн нь YouTube дээрх видео сурталчилгаанууд хэмээсэн байна. Кола болон Pepsi ундааны борлуулалт 2017 онд 2 болон 4.5%-аар буурч, Aquafina Poland Springs цэвэр усны борлуулалт 2.6%-аар 2.5%-аар нэмэгдсэн байна. 2016 онд савлсан цэвэр усны борлуулалт хийжүүлсэн ундааны борлуулалттай зэрэгцэн очиж, нийт борлуулалт 12.8 тэрбум галлон буюу ойролцоогоор 47 тэрбум литрт хүрсэн байна. Харин The Week сайтад нийтлсэн савлсан ус бол энэ зууны маркетингийн нэгэн арга нийтлэлд хийжүүлсэн ундаанаас илүүтэй савлсан ус худалдаа авах нь илүү эрүүл сонголт юм хэмээн олон нийтийг итгүүлэхийг оролддог гэжээ. Учир нь Америкчууд эрүүл мэндийн шалтгаанаар хийжүүлсэн ундаанаас татгалзаж савлсан ус худалдаа авч байгаа хэдий ч энэ нь зөвхөн ус ундаа үйлдвэрлэгч компаниудын ашгаа нэмэгдүүлэх арга хэмээн үзсэн байна. Мөн савлсан цэвэр усыг хийжүүлсэн ундаатай харьцуулах нь тэнцвэргүй харьцуулалт гэжээ. Учир нь хийжүүлсэн ундааг савлсан цэвэр устай харьцуулах бус айл гэр бүрт байдаг карантины устай харьцуулах нь зөв гэсэн байна. Учир нь энэ нь илүү байгаль дээлтэй, мөн савлсан уснаас хэд дахин хямд юм. Савлсан усыг худалдаа авснаар тэд зүгээр л гэртээ ууж болох ус уухаас илүүтэй эрүүл мэндэд сайн гэж ойлгох нь ташаа ойлголт юм гэжээ. PepsiCo болон Coca-Cola компаниуд хийжүүлсэн ундааны борлуулалтаа нөхөхийн тулд жижиг савлгаатай цэвэр усны борлуулалтыг өсгөж тэнцвэртэй байх бодлого барьж байгааж. Гэхдээ колоны худалдан авалт орон даяар хамгийн том усны брэнд болох Nestlé компанийн Pure Life усны борлуулалтаас 4 дахин их байгааг онцолжээ.